Шалом, happy ma байна. Эзэн бурхны нэгүсэл дор бид пасторудтайгаа уулзсан билээ. Тэгээд бас хүн болгон өөрөөсөө бас чухал өдрүүд гэж товлсон одоо бодож явдаг өдрүүд байдаг бах. Харин өнөөдөр бол Христ итгэдэг бид нар энэ өдрийг пасторудаа талархдаг өдөр болгож одоо тохирсон байгаа. Тэгээд ер нь байнга баярлалаа гэж хэлэх, хайртай гэж хэлэх маань одоо Христ итгэхээс өмнө бол энэ тийм их тодорхой байнга хэлж чаддаггүй байсан байх л да. Харин эзэн бурханд итгээд бид нар талархлаа, баярлалаа, хайртай шүү гэдгийг харамгүй хэлдэг болсон юм аа. Ингээд Христ итгэгч бид нар яагаад талархаж явдаг вэ? Пастор гэж хэмбэ? Ер нь байгаа газраасаа одоо нөхцөл байдалд хамаарахгүйгээр бид нар маш олон хүмүүс одоо өөрийнхөө талархлын үгнүүдийг бичиж явуулсан байгаа. Бүгдээ хамтдаа үзцгээе. Шалом. Пасторудаа талархлын онцгой өдөрт Эсэн амжилт чуулганы пастор Нармат Голомбаяр нартаа Солонгосоос гэр бүлээ төлөөлөө талархал өргөж байна. Та нар маань эзэн бурхны маань онцгой тослогдсон гайхамшигтай пасторууд шүү. Биднийгээ үргэлж эзэн дотор хөтлөн зааж зурж чиглүүлж байдаг. Та нартаа үнэхээр талархаж байна. Баярлалаа. Хайртай шүү пасторудаа. За бүгдээрээ хамтдаа энэ дууг дуулъя. Энэ дууг мэдгүй баг байхгүй хаа. Паструудын сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гэд эзэн бурхан бидэнд паструудыг минэлгээсэн. Ямар сайхан паструудыг бурхан бидэнд дэлгээсэн. Ялгуун сарны доор үгээр хэлхийн аргагүй. Үгээр хэлхийн аргагүй. Амен. За пастор гэдэг бол бурхны хайрлан сонгосон хүмүүсийг эзэн рүү дагуулдаг тэнгэрлэг үйлчлэгч нар юм аа. Тэгээ үүнийг эзний хүслээр дээрээс соёхсноор хийдэг. Энэ бол мэрэгжил биш, мэдлэгтэй, ухаантай, хүчтэй нэг нь хийдэг зүйл биш ээ. Тэгээд харин эзэн дуулууртай, түүнд хайртай, түүний хүч хайрыг нэгүслийг амсан нэг хийдэг ажил юм аа. Тэгээд манай пасторууд маань үнэхээр эзний хайрыг тээдэг, Есүсийн зүрхийг сонсдог, түүний мөрөөр алхахдаг, түүнийг өргөмжлөн хүндэлдэг, эзнийхээ гарыг хардаг, амийг нь чиг тавин сонсдог. Тэг биднийг хаанчлалын замаар явхад бүхий л талаар удирдан чиглүүлэн дагуулдаг. Та нартаа үнэхээр их баярлалаа. Тэгээд та хоёрын маань хайр, үйлчлэл, хөлс нулимс, зүдэл зүтгэл, төвчээр бүхэн чинь эзний өмнө үргэлжид тавигдан дуурсагдаж шагнагдах болтугай гэж өрөөж байна. За пасторудаа баярын мэнд хүргье. Тэгээ та хоёртоо маш их талархаж бас их баярлаж явдаг шүү. Тэгээ хайртай шүү. Сайн байна уу пастор? Бид нэр танд мэнд хүргэх гээд энэ мэдлийг авч байгаа шүү. Тэгээд бурхан гэж хэн байдлыг мэдүүлж таниулж тэгээд биднийг дагуулж явсан пастортай баярлалаа. Надад уран зориг өгч намайг гоё эргэлзүүлж наадуулдаг пастраа талархлаа. Биднээс муу юм тохиолдсон ч авдаг танд баярлалаа. Пастортай маш их баярлалаа. Манай гэр бүлийн төлөө үргэлж санаа тавьдагт биднэрт үргэлж бидний төлөө залбирдагт баярлалаа пастраа. За тэгээд манай гэр бүлийн төлөө тэр сайхан зүрх сэтгэлийг гаргаж ханддаг манай гэр бүлийн төлөө санах бүртээ залбирдагт үнэхээр баярлалаа. Тэгээд Есүсийн нэрээр хэлсэн эзний ямар амгалан шалом танаа гэр бүл дээр дүүрэн байх болтугай гэж танаа гэр бүлийг өрөөж байна. Баярлалаа пастраа. Шалом. Хоёр пастортай пасторын баярын мэнд хүргэе. Тэгэд хэлж байгаагүй ч гэсэн хоёрт маш их хайртай шүү. Миний амьдралд маш их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг болт яахааргүй та юм шүү. Сайхан баярлалаа. Шалом. Оросоос мэдчилж байна. Ижил мөрний хэрэг дээр байна. Тэгээ пасторудаа би баярлаа гэж хэлэх гэсэн юм аа. Миний амьдралын
олон эгдэхтэй үеүүдэд та нар минь надад зөвлөж, зааж, чиглүүлж та нар юмаа бас зэмлэл хүртэл надад үнэхээр өрөөл болж байна. Та нар минь эрүүл сарвал байж, хүч тамиртай байж, 80 нассан ч 40 настай юм шиг эзэн пасторуудын маань үнэхээр өрөөх болтугай. Тэгээ би үнэхээр баярлалаа л гэж хэлэх юм аа. Баярлалаа пасторуудаа. Хайртай шүү. Сайн байцгаана уу? Би пастортаа баярлалаа гэж хэлдэг. Би дурсан дургаа тайлбарлаж өгье. Энэ хайрын зурхнууд, энэ хайрын хүмүүс суугаад ингээд сонсоод байгаа. Энэ ингээд ярьж байгаа. Харин энэ хүмүүс хөгжим тоглоод, энэ микрофон байлээ дуулаад энэ хоёр. Цуглаандаа явахгүй юу? Гой. Пастор наа нэ. Энэ. Пастор чинь миний охины юу илээ? Оо. Шалом эзний өдрийн мэнд төргий та бүхэндээ намайг Жаргал гэдэг Японаас мэдчилж байна. Бид бүгдд өргөл тусалж дэмждэг, бид бүгдийн төлөө залбирдаг, бид бүгдд зааж сургадаг пастор ахлагч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бидний итгэлийг хатандаа суйрлахад тусалсан, бидний замыг эзэн рүү хөтлсөн та нартаа маш их хайртай шүү. Мөн дахин баярлалаа гэж хэлмээр байна. Шалом. Шалом. За, нараах пастор, баярч пастор хоёртаа мэд хүргэж байна. Та хоёртаа маш их талархаж явдаг шүү. Тэгээ маш их баярлдаг, бас маш их хайртай. Тэгээ та маань үнэхээр биднийг үнэхээр гайхалтайгаар хончилж байдаг. Бидний сүнсний эцэг эхүүд минь үлээ. Тэгээд эзнийг таниад бид хоёр одоо жил гарсан болж байна. Энэ хугацаанд үнэхээр биднийг сүнсээр өсгөж, одоо үнэхээр биднэрт хэрэгтэй цагт минь хэрэгтэй үгийг хэлж, хэрэгтэй бүр цагт биднэрт одоо санаа тавьж өгдөг. Үнэхээр гайхалтай тийм хайр дүүрэн хүмүүс та нартай маш их талархдаг. Тэгээд үргэлж хамтдаа байхыг хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. Шалом хүндэт пасторудаа хайртай шүү. Бүх гэр бүлийнхнийхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж гин. Танаа сайхан гэр бүлийг үргэлж бурхан ивэж өрөөх болтугай гэж өрөөж байна. За шалом. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За пасторудаа талархах өдөр байгаа. Тэгээд юунд баярлаж байгаа юм бэ? Юунд талархаж байгаа юм бэ гэхээр маш олон зүйлүүд байгаа. За яг нэгэн жишээг хэлэх юм бол бид нарыг үнэхээр муу зүйл рүү уруу татагчихгүй, муу замаар явчихгүй, буруу замыг сонгочихгүй гэсэнд бидний зүрх сэтгэлийг маш ихээр сэрэмжилдэг байгаа. За энэ зүйлийн төлөө бас талархаж байна. Үргэлжлүүлэн хэлэх юм бол миний зүрх юунаас ч илүү идэгшгүй хүчтэй. Тийм болохоор пасторууд минь цаашид бас зүрх сэтгэлийг нөлөө их сэрэмжлүүлж байгаарай гэж захиж байна. Тэгээ та бүхэнд бас баярлалаа. За манай гэр бүлийнхэн бас ямар талархал илэрхийлэх мэдээл орж үзцгээе. Бичлэг шууд хийгдэж байгаа учраас. За. Чи баяраа. Энэ хөө пасторудаа талархах өдөр байгаа. Юу гэж хэлмээр байна? Пасторудаа баярлалаа. Вау. За. Өөр хэлэх юм байна. За баярлалаа. Ингээ болоо. За. Нэн пасторудаа талархах өдөр байна. Шууд бичлэг хийгээ явж байгаа шүү. Пасторудаа баярлалаа. Баярлалаа гэж бүх хүмүүс баярлалаа гэж байгаа хэрэгтэй. Тэгээд би бас баярлалаа яаж хэлэх вэ гэж бодчихъя. Жоохон бодчихъя тийм. Үгүй шууд явж байгаа учраас одоо шууд хэл. Тийм үү. Цаанаас чи Happy TV бичлэг нэхэд байгаа. За хүн болгон баярлаж талархаж байгаа. Гэхдээ нөгөө нэг бас үлсээрээ харуулах нь чухал гэж бодчих шүү дээ. Намайг эдий зэрэгтэй цуглаандаа явуулаад намайг байгаагаар нь хайрлаж байгаа тул хоёр пастортай зөндөө 10,000 мянга баярлж авдаг. За хайртай хоёр пастортай ахлагч удирдагч нартай төдийгөөс өдий бол биднийг ямар ч болзолгүй хайрладаг. Бүх нөхцөл байдлыг ойлгож бидэнд туслаж дэмждэгт үнэхээр талархаж явдаг юм шүү. Хайртай шүү пасторудаа хүндэлж явдаг шүү. Хайртай шүү. Пасторууд баяраа өдөр ажээ. Пасторудаа баярын мэнд хүргэе.
ингээ өнөөдөр баярын өдрөнд тохиож байгаа нар манд пастор, улан баяр пастор нартаа манай гэрүүлийн зүгээс чиглэлээсээ баярын мэнд хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд биднийг үнэхээр ямар ч үе Бурхны хайраар хайрлаж, Бурхны амийн сургаалыг дамжуулан өгс өвийн замаар хончилж байсан пасторудаа маш их баярлаж явдаг шүү. Пасторудаа хайртай шүү. За шалом хоёр пастордаа бидний сүнслэг байдлыг хайрлан хамгаалж Бурхны эзний тааламж нэгэн байхыг сануулan ойлгуулж сүнслэг эцэг хэн байж зөв замаар алхах үлгэр жишээ байдагт баярлаа гэд Магдалины багийн хүүхдүүдийн зүгээс хоёр пастораа ерөөлийн дуудуулж өгье. Пасторудаа хайртай шүү.